Ардчилсан намын зүгээс Улаанбаатар хотын төсвөр болон бонд гадаадын дээд тусламжаар хэрэгжиж байгаа төслүүд дээр шалгалт хийх ёстой гэдэг энэ байр суурийг бол байнга ярьж байгаа. Биднийг засаглаж явах үед буюу 2015 онд нэг их найдын төсөвтэй байсан Улаанбаатар нийслэлийн төсөв маань өнөөгийн байдлаар бараг 6 дахин өссөн 5.8 их найд бодлоо өссөн байна. За 25 оны нийслэлийн хурлаар баталсан 16 мега төсөл нийт 24 мега төслөөр яригдж байгаа төсвийн нийт өртгөн нь бол Монгол улсын төсвийн зардалтай тэнцэж байгаа. Ийм том мега төслүүдийг хийж хэрэгжүүлэх нэгдүгээрт санхүүгийн хүчин чадал байна уу? Эдрийг эренбэлж үе шаттай хийх ёстой гэдэг ийм байр суурь. За хоёрдугаарт нь энэ төслүүдийг хийж хэрэгжүүлэх мэргэжсэн компани ажиллах хүчний нөөц болцоо байгаа эсэх. За дээрээс нь эренблээд үе шаттай явуулах хэсэг тухай асуудлыг бол ярих ёстой. За энэ том төслүүдийн ард бол их хэмжээний авилгал, хээл ахуулал, хуулийн зөрчил байгаа гэдэг ийм асуудлуудыг хэвлэл мэдээлэлээр за улсын их хурлын гишүүд, улс төрийн намууд, мэргэжилтнүүд илэрхийлж байгааг бол та бүхэн бүгдээрээ харж байгаа баха. Тэгээ удахгүй өнгөрсөн 2 жилийн нийслэлийн төсвийн асуудлаар улсын их хурл дээр төсвийн байнгаараа нээлттэй сонсгол хийх гэж байна. Сөрөг хүчний зүгээс бол бид нар энэ том төслүүд утаа төгжрлийн асуудлыг бол шийдэх нь бол зүйтэй. Гэхдээ хийж хэрэгжүүлж байгаа энэ төсөл хөтөлбөр нь өөрөө нээлттэй байх ёстой, шударга зарчим дээр хийгдэх ёстой, авилга хээл ахуулын асуудалгүй байх ёстой гэдэг энэ зарчим дээрээ бол байгаа. Ер нь бид нар зарчмын хувьд 1992 онд баталсан үндсэн хуулийн зарчим дээрээ иргэдийн өөрөө төсны байгууллага засгийн шууд оролцоо хоёрыг хослсон хэлбэрээр явуулж байгаа энэ зүйл дээрээ бол эргэж харах ёстой. Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг бол биелүүлэх ёстой. Монгол улс бол нэгдсэн улс, нэгдсэн төсөвтэй ийм улсын хувьд бол нийслэл болон аймаг орон нутгийн байгууллагууд нь бонд гаргадаг, давхарцсан төсвийн үйл ажиллагаа явуулдаг зүйлүүд дээр хяналттай хийгдэх ёстой гэсэн ийм байр суурийг бол барьж байгаа.